Сүүл төлбөрийн энэ удаагийн дугаараар Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан зарим хуулийн төсөл болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар засгийн газар чиглэл өгсөн зарлагын талаар дэлгэрүүлэн хүргэж байна. За өнгөрөх 7 хоногт Монгол Улсын ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар засгийн газар чиглэл өгөх тухай зарлагыг гардуулах ёслол байгаль орчин ногоон хөгжлийн яамд болсон юм а. За Монгол Улсын ерөнхийлөгч 2009 онд төрийн тэргүүн болсон цагаасаа байгаль орчны асуудалд нухастаагаар анхаарал хандуулсаар ирсэн. За тэрээр ард иргэд эрдэмтэн мэрэгдийн сандыг тусгаж уур амьсгалын өөрчлөлтөд тэднийг бэлэн байлгахад чиглэсэн зарлиг гаргасныг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга онцллоо. Тэр уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол Монгол Улсын ерөнхийлөгч 2009 оноос хойш бол байнга анхаарал тавьж ирснийг та бүхэн мэднэ. Тэгээ өнөөдөр бол Монгол Улсын энэ засгийн газарт уур амьсгалын өөрчлөлт улс орон ард иргэдийг бэлэн байлгах чиглэлээр ийм үндсэн хууль заасан үүргийнхээ дагуу ийм зарлиг гаргаж энэ гаргасан зарлагыг хүлээн авах ёслол өнөөдөр болж байна. Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийд даяар явагдаж байгаа. Тэгээд олон улсын байгууллагын судалгаагаар дэлхийн нийтийн дулаалал бол 185 одоо нэг хүрэхгүй хэмээр дулаарсан байхад Монгол улсад энэ уур амьсгалын өөрчлөлт их түргэн хурцтай явагдаж дулаарлах гэхэд бол дэлхийн дунджаас бол 3 дахин их ийм дулаарсан гэсэн ийм одоо мэдээ байгаа. Тэгэхээр одоо хүн төрөлхтөн түүний дотор одоо ийм том газар нутагта Монгол улс монголчууд маань их тэрхийтэйгээ бас зөв одоо соёлтой хайрлан хамгаалж харьцаад тэгээд энэ сөрөг нөлөөнд нь бол бага автах түүнд нь бол нэрмээс болохгүй байх. Нөгөө талаас нь гэх юм бол бас дасан зохицох гэдэг их өргөн хүрээтэй ийм одоо зарлиг байгаа. Тэр энэ зарлагыг боловсруулахад бол энэ мэрэгжлийн яамд эрдэмтэн мэрэгд ард иргэдийн санаа бодлыг бол сонсож тусгасан байгаа. Тийм учраас бол энэ зарлиг хэрэгжих бас үндэстэй зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ийм зарлиг байгаа. Тэгэхээр одоо манай засгийн газар маань ерөнхийлөгчийн энэ өгсөн чиглэл өгсөн зарлагыг одоо нэр төртөө сайтар биелүүлээд ард иргэдэд мэдээлж байх. Тэр Монгол улс бусад дэлхийн дундч дулаалалтай харьцуулахад 3 дахин илүү эрчимтэй дулаарцсан 1940 оноос хойш хэмжлүүд хийгдсэн байдаг. Тэр үр дагавар нь юу юм бэ гэхээр ер нь хуурайшилт, сүлжил, бичээрийн талхлалт, за мөнх цэвдэг бас тодорхой хэмжээгээр гисж эхэлж байгаа юм судалгаанууд байгаа. Дээрээс нь мөнх цастай уулын цас ч гэсэн нэлээд эрчимтэй хайлж байгаа. Мэдээж энэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудал сүүлийн нэг 20 жил за нэг дээдл нь 30 жил яригдчихэж байгаа. Тэгэхээр судалгаа хэмжилт одоо нарийн бас ерөнхийлөгчийн зарлагт орсон байгаа энэ судалгаанууд их чухал байгаа. Юу их ёстой вэ гэхээр хамгийн энгийнээр эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх гэх томоохон ажил байгаа. 2030 он гэхэд Монгол улсын эрчим хүчний хэрэглээ 4 дахин нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр энэ 4 дахин нэмэгдэхээр юм чинь бүх юмгаа ахаад нөгөө нүүрсэн дээрээ тулгуурлах вэ, ахаад эрчим хүчний алдагдaltaй ийм байдлаар ер нь цаашаа явах вэ. Тэгэхээр энэ замаа өөрчлөх ёстой. Хоёрдугаар барилгын дулаан алдагдлыг 2020 он 30 он гэхэд 20%-аар 40%-аар бууруулна гэсэн тодорхой зорилт бас ногоон хөгжлийн бодлогод байгаа. За хөдөө аж ахуйн сайд нь хөдөө аж ахуйг илүү тогтвортой хөдөө аж ахуй болох ус бусад нөөцийг бага хэрэглэх энэ асуудал бол бас дэлхийн нийтээр анхаарлын төвд байгаа. Яг бол усны хэрэглээний 85% бол хөдөө аж ахуйн салбарт байдаг дэлхийн хэмжээнд. Гэх мэтээр ингээд бүх салбарууд аль болохоор нөөцөө хэмнэсэн байгальтай ээлтэй. За тэгээд хамгийн гол нь бас түрүүний хэлдгээр дээр эрчим хүчний цаан чинь нүүрс байгаа. Нүүрсний цаана дэлхийн дулаалал байгаа. За метан бол бас хөдөө аж ахуйгаас гардаг гэдэг. Тэр л их усруудын багасгах энэ арга хэмжээг бүх нийтээр авахаас өөр аргагүй болчиход байгаа дэлхийн нийтээр. Тэгэхээр энэ дээр Монгол улс ч гэсэн зүгээр гараа хумхаад суухгүй маш эрчимтэй ажиллана. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай орны байгаль орчин, эдийн засаг, нийгмийн амьдрал, хүний эрүүл мэндэд үзүүлэх таагүй нөлөөлөл, үр дагавар эрсдлийг наривчлан тогтоох, болзошгүй эрсдлийг даван туулах, өртөх байдлыг бууруулах, өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөхцөл зохицон аж ахуй үйлдвэрлэлд эрхлэх явдал чухал болоод байна. Ялангуяа хөрс бэлчээрийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэхийг энэхүү зарлагт тодорхой тусгасан байна. Манай монголчууд одоо малчтаас эхлээд энэ сэтгэлгээндээ өөрчлөлт оруулах, байгалаан одоо хамгаалах, бэлчээрэн хамгаалах энэ тал руугаа бид нар явахгүй бол явхаас өөр арга алгаа. Бид мэрэгжлийн хүний хувьд бол одоо энэ улс төрчдийг бас шахахаас өөр арга байхгүй. Цаашдаа бол одоо 3 наснаас дээш 90 хүрд бол татвар тавих хэрэгтэй. 4 наснаас дээш одоо адуу малдвар бэлчээр зүйтгэснийхэн татврын тавьдаг болох хэрэгтэй. Ингэж байж энэ байгаль дэлхий чинь өөрөө ургамлын бүрхүүлээрээ одоо бүрхэгдэж. Ургамлаар бүрхэгдэхээр яах вэ? Чийг алдалт нь бага болно. Тэрнийх нь одоо хөрсөн сайн болно. Баяжчин ингээд одоо экосистемийн
одоо хуучны сайхан систем маань бий болж бүрднэ. Ийм учраас бид нар бол нэг талдаа одоо мал өсөөд сайн болоод байна гэдэг боловч нөгөө талдаа мэрэгжлийн хүний нүдээр харахад бол байгалаа одоо улам устгаад байна. Улам одоо доройтуулаад. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийн улсыг хурлаар баталсан. Мөн ногоон хүчлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улс орны болон салбар орон нутгийн урт дунд хугацааны хөгжлийн бодлого хөтөлбөр тусган хэрэгжүүлж байгаа. За мөн энэхүү зарлагт байгаль орчинд ээлтэй хаягдл бохирдолгүй дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх, байгалийн нөөц баялаг түүхийн эд бүтээгдэхүүний зохистой ашиглалт хэрэглээ, үр ашиг бүтээмжийг дэвшлүүлэх, зэрэгдэх болон цэвэр эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг засгийн газарт үүрэг болгосон байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын хэмжээний яриа хэлэлцээ арга хэмжээнд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмхийг хөгжиж байгаа улс орнуудад шинэ техник технологи нэвтрүүлэх болон санхүүгийн дэмжлэг тусалцаа үзүүлэхэд чиглэсэн төсөл төлбөрт хамрагдах талаарч тусгасан байна. За Монгол улсын ерөнхийлөгч энэ 7 хоногт Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо болж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх төр засгийн тэргүү нарын өндөр дээд хэмжээний чуулга уулзалтанд үг хэлж дугуй ширээний уулзалтыг даргална. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар эхлүүлсэн ирээдүйн өв сангийн тухай буюу баялагын сангийн тухай хуулийн төслийг иргэд залуу хойч үеийнхэн танилцуулах хэлэлцүүлэг мөн өнгөрөх 7 хоногт боллоо. Монгол улсад эрдэс баялагаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүйн хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялагийг хуримтлуулах, арвижуулах бодлого тогтолцоо манай улсад өгүүлэгдэж ирсэн. За ийм үед уг хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогсод онцолж байсан юм а. Манай энэ сан бол ер нь ийм гинтийн болоод эсвэл хүн ам зүйн хүчин зүйлээс үүсэх тэтгэврийн тогтолцоо, тэтгэврийн сангийн үүргийг гүйцэтгэхгүй. Энэ бол эхний хөрөнгө хөгжүүлэх докторжуулалт нь бол байх юм. За уул уурхайн орлогын тодорхой хэсэг та бүхэн харж байгаа. Валютын илүүдэл нөөцдөр бид нар бол хуулийн төсөлтөөр энэ дээр бол ямар нэгэн дурдд оруулаагүй байгаа. Валютын илүүдэл нөөц бол ишиг орохгүй. Төсвийн ашиг бол байхгүй. Эхний их хувилбар дээр бол бид нар тодорхой хувийг бол гэж ярьж ирсэн боловч энэ хамгийн сүүлчийн төсөлтөөр бол авсан байгаа. За төрийн өмчийн байгууллагын ногдол ашиг. За энэ бол мэдээж хэрэг нөгөө хүний хөгжил сангийн хоёр үндсэн орлогын нэг хэсэг байгаа. Тэгээд зарцуулалт дээр бол бид нэр хөрөнгө байршуулах хэрэгсэл худалдаа авсан үндсийн хөлбөрийг зарцуулахгүй гэж байгаа. Энэ бол ямар нэгэн байдлаар 2000 бид нар бол 2030 онд зарцуулалтын он тавьсан байгаа. Энэ үеэс эхлээд сан маань өөрөө тодорхой өгөөжтэй болох юм. Тэгээд өгөөжийн тодорхой хэсгийг зарцуулна гэх байдлаар энэ хуулийн төсөлдөө бид нар оруулсан байгаа. Сүүлийн жилүүдэд Төв банкнаас мөнгөний тэлэх бодлогыг идэвхтэй явуулж байгаагийн зэрэгцээ төсөв төвлөрөх эрдэс баялагын орлого нэмэгдэхийн хэрээр улсын төсвийн орлого ихээхэн өсч энэ хэмжээгээр төсвийн зарлагыг тэлж ирсэн. За энэ нь үн хөөрөгдөх макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх, эдийн засгийг хөөсрүүлж улмаар галаан дэвчинд нэрвэгдэх аюулын үүдийг үргэлжилт нээлттэй байлгаж байна гэсэн үг юм а. За нөгөө төгөөр Монгол улс мөнгө болон төсвийн хэд тэлсэн бодлогыг олон жил дараалан явуулж байгаа нь импортын хэрэглээг өдөөж гадаад худалдааны алдагдлыг өгшүүлэн улмаар эдийн засгийн хүндрэлд хөтлөж байгаа гэдгийг ч онцолж байлаа. Ер нь бол баялагын сангийн хуулийн төсөл боловсруулах, хуулийн үзэл баримтлал боловсруулах ажлыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 12 оны 1 сард ингээд бид нар байгуулад ажилласан л та. Тэгээд баялагын сангийн энэ тогтолцоо маань өөрөө Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа хууль төрийн бодлогын яг макро эдийн засгийн чиглэлээр хийгдэж байгаа нэг чухал арга хэмжээ. Гол одоо арга хэмжээ яаж явах юм гэхээр өнөөдөр манай макро эдийн засгийн одоо явж байгаа энэ бодлогын механизм, удирдлагын механизм загвар өөрөө өнөөдөр хэрэгцээ шаардлага хангаж чадахгүй болчиход байна. Тийм ээ. Одоо ингээд сүүлийн үеийн ханшны хөдөлгөөний дагсан эдийн засгийн хүндрэлүүд тийм үү. Тэгээ энэ одоо ханшаад агаад үнийн инфляц өсөж байна. Түүнийгээ дагаад бас иргэд манай иргэдийн маань худалдаа авах бодит чадвар багасж байна. Эдийн засгийн одоо докторгүй байдал бий болсоосоо болоод гадаадын хөрөнгө оруулалтад ажиж байна. Мөн нэгэнт хийсэн хөрөнгө оруулалтууд маань бас эрсдэлд орж үнгүүдж эхэлж байна гэдэг тийм одоо асуудал эдийн засгийн хүрээнд хэрэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо өнөөдөр бид ингээд макро эдийн засгийнхаа энэ одоо асуудлыг бэрхшээлийг даван туулах, асуудлыг шийдэх юм одоо шин загвар бидний шаардлагатай болсон байна. Тэгээ энэ нь болохоор энэ манай баялагын сангийн тогтолцоо юм а гэд ингэж бид үзэж байгаа юм. Баялагын сан маань өөрөө болохоор ер нь дэлхийд дахина тогтсон тийм хэллэгэлтэй. Тэгээд нийтдээ
60-аад улс оронд 75 жирнүүдэ баялагын сангийн тогтолцоо өөрчлөлт явуулдаг юм билээ. Манайд бас энэ жишгээр бид хийж эхэлж байна. Тэгээд манайх болохоор энэ баялагын сан болгон тухайн улс оронд өөрөө тийм оноос нэртэй байдаг. Манай баялагын сан болохоор энэ ирээдүйн өвсөн гэсэн юм оноос нэртэй байхаар ингэж бид хуулийн төсөл тохиолж явж байгаа. Манай дотоод эдийн засгийн голомц нь болохоор уул уурхай салбар. Уул уурхай салбарын орлого төсвийн бүрдлэх хэсэг болохдоо бас давмгай хэлсэн тийм ээ. Бас нэг тийм зочрол үзүүлдэг ийм элемент болчиход байгаа. Уул уурхай гэдэг өөрөө эдийн засгийн салбар маань өөрөө бас яг энэ түүхэн явцыг хараад байхад тогтургүй тийм цагалбартай. Тэгэхээр бид нэр ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр ерөөсөө энэ докторгүй орлогыг бол тусгаарлаад тэрийгэ тусгай санд хуримтлуулах. Тэрийг бол урт хугацааны хуримтлалын сан болгох. Урт хугацаанд мөнгөний өөрийнх нь шин чанарын хувьд бол үнцний алддаг учраас үнцнийг алдагдуулахгүй байх. Дээрээс нь бас одоо өгөөж өгж байх. Одоо ашигтай байх гэсэн үг тийм. Одоо бид нэр энгийн хэлээр хэлэх юм бол урт хугацааны хадгаламжил өндөр хүүтэйгээр л байршуулна гэсэн үг. Тэгэхээр урт хугацааны хадгаламж өндөр хүүтэйгээр байршуулахын тулд бол бид нар дэлхийн одоо олон улсын жишгт нийцсэн энэ стандартын дагуу энэ хөрөнгө оруулалтын удирдлагыг бол хэрэгжүүлэх ёстой юм байна. Монголын шин залуу мэргэжилтэн боловсон хүчний 200 гаруй төлөөлөл хуулийн төслийн үзэл баримталтай дэлгэрэнгүй танилцаж саналаа хүргүүлсэн аливаа хуулийг инхүү нийтээр хэлэлцүүлэхийн ач холбогдлыг оролцогчдод харуула зогсохгүй олон талын саналыг нэгтгэхэд ач тустай байсныг зохион байгуулагчид онцолж байсан юм а. За хэлэлцүүлгийнхэнт нийт оролцогчдын дөнгөж 3/1 нь баялагын сангийн талаар ойлголттой байсан бол хэлэлцүүлгийн эцэст өрнөсөн санал асуулгаар оролцогчдын 93.2% нь ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дэмжсэн юм а. За хуулийн төсөл 7 бүлэг 37 зүйлтэй байхаар боловсруулагдаад байна. За Монгол Улсын газрын хэвлэлд байгаа их хэмжээний ашигт малтмал эрдэс баялагын олборлолтоос бий болох төсвийн орлогоос зарим хэсгийг ирээдүйн хойч үеийнхэн үр хөвгтүүдэд өвлдөх ёс суртахууны үүрэг хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа юм а. Дэлхийд дахина баялагын сан улс орон бүрт өөрийн оноос нь нэртэй байдаг. За энэ жишгийн дагуу Монгол Улсын баялагын сан нь ирээдүйн өв сан гэсэн нэртэй байхаар хуулийн төсөл тоцгогджээ. За баялагын сангийн тогтолцоо хуульчлагдсан үйлчилж эхэлснээр хүний хөгжлийн сангийн үйл ажиллагаа дуусгар болно. За хүний хөгжлийн сан тухайн үед тавигдсан зорилтоо биелүүлсэн бөгөөд энэ агуулгаараа баялагын сан хүний хөгжлийн санг ухаалаг төрийн бодлогын хүрээнд илүүтэй зөв механизм чиглүүлсэн дараагийн үе шат гэж ойлгож болох юм а. За Монгол улсад баялагын сангийн тогтолцоог бий болгох хөр суурийг бүрдүүлэх үүднээс 2015-аас 2017 оныг дуустал хугацаанд хүний хөгжил сангийн одоогийн орлого зарлага үр төлбөрийг улсын төсөвт нэгтгэх, за улмаар 2018 оноос буюу үр төлбөрийг барагдуулж дуусны дараа тус сангийн эв хүйсвэрээр олон улсын жишгт нийцсэн баялагын сангийн эв хүйсвэрийг бүрдүүлэхээр тооцож хуулийн төслийг боловсруулад байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг улсын их хурлаар хэлэлцүүлэн баталснаар Монгол улсын урт хугацааны эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эрдэс баялагын нөөц шахагдаж, эрдэс баялагын орлого бүрэх үед уг буралтын тодорхой хэсгийг нөхөх хуримтлалын санг бүрдүүлэх боломж нэгдэх юм а.